дэлхийг өөрчлөх гэж чи битгий хичээ. Өөрийгөө өөрчил. Тэгэх юм бол дэлхийд дагаад өөрчлөгдөнө. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За нас асуух 3 асуулттай. За хамгийн ихэнд нь Бямкагийн хувьд сошиал дээр одоо ямарваа нэгэн сөрөг комент ирж ирсэн үү? Хэрвээ ирж ирсэн бол яг хэр хүнд тусч ирсэн бэ? за яг ер нь бол амар их ирдэ шүү дээ. Яг нөгөө бодибилдингийн тамирчдыг бол ер нь бол айгүй их тэгэж. Анх удаа айгүй эвгүй ирж ирсэн 19 он билүү хэдэн онд л би нэг тэмцээнд бэлдээд нэг 3 сарын хугацаанд нэг 28 ил хассан. Яг тэр өөрчлөлтөд оруулсан багт л ер нь бол хамгийн эвгүй сэтгэлүүд ирж ирсэн амар их хөдөлмөрлөөд амар их тэглэн бариад ингээд өдөр шөнөгүй бэлтгэлгээд амар ингээд өөрчлөгдсөн байсан чинь энэ бол хизээч одоо юу гэдэг өөрөөр юм болж чадахгүй те мараа гэж ч юм уу те тиймэрхүү айгуу гадны нөлөөтэй гэсэн нэг тийм комент орж ирж ирсэн шүү. Тэр үед сэтгэл зүй яг ямар байсан бэ? Тэгэл ер нь бол хэцүү шттэ. Тэгээ ер нь бол тэгэл нөгөө хичээсэн юм чинь тэгэл хичээгээд ахт хүмүүлээд гарч юм бас анх удаа байсан болохоор ч тийм үү те. Тэр яг нөгөө өөртөө мэдхгүй хүмүүс л байдаг байх гэж би хувьдаа боддоо шүү дээ тий. Одоо хин нэгний сөрөг одоо комент ухаан хүнд яаж нөлөөлж байгааг тэр хүн мэдэхгүй л те. Тэгээ яг хоо тэгэл нөгөө нэг манай монголчууд нөгөө амандаа орсноо жоох өсчүүлэх гэдэг шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Бодлого шүл тургүй ярьдаг тий. Бямкагийн хувьд сайн хүн сошиал дээр яг ямар байдаг гэж боддог вэ? Нойлын өрөөнд ороход нөгөө зөв хүний үйлдэл нүднээс тал зөв байдаг гэдэг юм шүү дээ тий. Одоо бүхэл нойлд байгаа тий. Тэгэхээр нөгөө сошиал дээр зөв хүн бол угаасаа зөв л гэдэг. Тий. Нэг сайн муу хүн гэдэг юм байхгүй угаасаа хүн болгон сайн хүмүүс байгаа шүү дээ. Зүгээр яг муу талаа хинт харуулах уу, сайн талаа хинт харуулах уу гэдгээс л байгаа. Сөрөг комент бичиж байгаа хүмүүсийг ямар хүмүүс байдаг гэж боддог вэ? Яг өөрснөө чадахгүй хүмүүс байдаг бол болж байна шүү дээ. Өөрснөө чадахгүй дандаа шамтардаг, дандаа шалтгаан тоочдаг. Тэгээд яг өөрчлөгдөөд одоо хүн чинь ингээ нөгөө нэг одоо амжилтын хувь ч юм уу, өөрийнхөө одоо нэг өдөр, хоёр өдөр одоо дэглэн барих ч гэдэг юм уу, альсвал одоо нэг ажлын ард гарах ч юм уу, энэ болгоч нэм жижиг юм шиг мөртлөө тухайн хүнд өөрөөгөө нэг юм ялж байгаа том мэдрэмж واخгүй. Одоо юу ч байсан болно шүү дээ. Тэр одоо нэг өдөр үнэхээр нэг 100 юу дээ 10 км алхах ч гэдэг юм уу те. Эн чинь тэр хүнд 10 км амьдралдаа алхаж үзээгүй хүнд 10 км алхаад тэрийгээ сошиал дээр те өөрийгөө чадлаа шүүгээр ингээд өөрийнх нь энэ одоо сошиал гэдэг одоо тэр тухайн хүний одоо энэ Facebook орчин ч гэдэг, Instagram орчин гэдэг бол тэр хүний орчин байхгүй. Яг л тэр хүн өөрийнх нь хаягаар орж ирээд өөрийнх нь юм хийж байгаа. Тэр дотор хүн өөрийнхөө хүссэн юм аа л оруулна. Тэрнлөө шууд нэвтэрж орж ирчингүүтээ тэр хүнийг шууд шүүмжлээд ингээд бичнэ гэдэг нь тухайн хүн нэгсэндээ нэг хүний одоо ертөнц рүү орж ирээ шууд хамаа намаагүй шууд үг хэлдэг те ярьж байгаа байхгүй. Тэгээ би бол энийг өөрснөө хичээдгүй хүмүүс байд юм болов чаддгүй хүмүүс байд болгож байна. Ер нь бол хот гарууд л байдаг гэж. Одоо яг энэ контентыг үзэж байгаа хүмүүст маш гоё уриалга өгөөч. За сошиал орчинд бол нэг нэгэ хайрлцах хэрэгтэй. Тэгээд яг хуу сошиал гэхгүй л да ерөнхийдөө бол нөө монголчууд өөрснөө айгу цөөхөн. За дээрэс нь одоо бид нар одоо ингээл залуучууд байна те. Тэгэхээр чи бид нар залуучууд гэдэг чинь мэдээж тухайн үеийнхнийгаа хайрлан, доошоо үеийнхнийгаа хайрлан, дээшээ үеийнхнийгаа хайрлана гэсэн. Тэгэхээр нөө дэлхийг өөрчлөх гэж чи битгий хичээ. Өөрийгөө өөрчил. Тэгэх юм бол дэлхийд дагаад өөрчлөгдөнө. Ямар гоё яриалга вэ? Баярлалаа. За, манай хамтрагч 777 сторийн гарын бэлгийг бас за баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ?